маань хүүхдүүд бид нар яагаад энэ маркетингийн компаниудын хамгийн гол таргетанд байдаг вэ гэхээр бид бүгдээрээ маш их сэтгэл хөдлөлттэй байдаг ахна л дээ. Хүүхдүүд сэтгэл хөдлөл өндөртэй шүү дээ. Түүнтэй адилхан эмэгтэй хүмүүс ч сэтгэл хөдлөлттэй. Сэтгэл хөдлөл өндөртэй учраас яах вэ гэхээр сэтгэл зүйн ямар нэг байдалд байнга хувирч идэг. Баярлаад бид нар маш их худалдаа авалт хийн. Нэг бол уйтгарлаад гунаад маш их худалдаа авалт хийн. Тийм учраас заримдаа маркетингийн бидний анхаарлыг татах байгаа зүйлүүд маань болохоор хит ингээд одоо бидний аюух биширж идэх хүмүүсийг тоглуулсан багч юм. Эсвэл аюу гунигтай мессеж өгөнгүүд бид нар төлөх гэжсэн дүнгээс өндөр дүн төлдөг ахна л дээ. За түүнчлэн бас та бүхэн анзаарсан бол дэлгүүрт ороод бид нар ингээд явж илаа. Нэг давхурт ер нь дэлгүүр дотор гоё том ингээд дэлгүүр дотор цаг баг байдаггүй. Яагаад гэвэл биднийг удаан тайван худалдаа авах хэлбэл гэдэг. Хоёрдугаар зарим дэлгүүрт бол нэг давхурт нь ер нь бол одоо 0 байдаггүй байх тохиолдол байна тийм үү? Яагаад гэвэл дээшээ давхар руу гаргаад хүнд 0 орох хэрэгцээ байгаа. Тэнгүүд дээшээ давхар руу гаргах сонирхол байгаа гэсэн. Энэ бол маркетингийн бодлого байж байгаа. За тэгэхээр бид нар яах вэ гэхээр за бид нар чинь сэтгэл хөдлөлттэй хүн юм байна. Угаасаа сэтгэл өндөртэй юм байна. Тэгэхээр худалдаа авалтыг бол бид нар насан туршдаа хийсээр л байх юм байна. Тэгвэл яах юм бэ? Яах ёстой юм бэ гэхээр одоо энэ хүү хичээлийг сонсож байгаа эмэгтэйчүүд маань бүгдээрээ нэг даалгаврыг хийх хэрэгтэй. За би ямар үед хит баярлдаг вэ? Бичнэ. Тэ? Би ямар үед хит гундаг вэ? Би ямар үед хит ууралдаг вэ? Яагаад л таны худалдаа авалтыг дэмждэг суурин сэтгэл хөдлөл юм, сэтгэл хөдлөл дотроо сэтгэл тавгүй байдал, тэгээд одоо уйтгар гунигт автах байдал, уурлах байдал гэсэн. Бидний хамгийн их одоо гинтийн тийм ээ хэрэгцээгүй худалдаа авалтыг дэмждэг учраас бид нар өөрийгөө таних тулд энэ одоо сэтгэл зүйдэр би ямар үйлдэл хийдэг вэ гэдгээ өөртөө үнэнчээр бичих ёстой гэсэн үг. За ингээд бичлээ. За нэрээ бичин тэгсэн юм биш үү гэдэг. За тэгэнгүүт нөгөө зарлуудаа бас давхар бичээд нэрээ энэ худалдаа авалтыг би хит баярлаад хийчих. Эсвэл энэ худалдаа авалтыг би хит гунаад хийчих гэдгээ бид нар ялгадаг болох нь байна. А энийг нэг удаа хийгээд бид нар ерөөсөө дадал болохгүй. Яг үгээр бид нар энийг байнга бодох хэрэгтэй гэсэн. За тэгэхээр дараагийн бас нэг хэдүүлэг хэрэгжүүлэх хэрэгтэй алхам юу вэ гэхээр за өөрийнхөө орлогын 10% тэнцэх зардал хэрэг гаргаж байгаа бол шууд худалдаа авалгүйгээр 3 өдөр бод. За үнэхээр энэ би ямар мэдрэмжин дээр тулгуурлаж энийг авах гээд байгаа вэ? Магадгүй би нэг дутуугийн мэдрэмжээс болоод те миний нэг ингээд одоо аюу гой гэж бодож явдаг модель маань авцсан болохоор ч юм уу эсвэл яг одоо нэг найз маань авцсан болохоор би авах гээд байгаа юм биш үсттэй. Тэгвэл нэг шаардлагатай зүйл биш байх нь байна. Би ямар нэг сэтгэл хөдлөлөөс болоод авах гээд байна гэдгээ өөртөө үнэнчээр хандаж сурах хэрэгтэй байна. За тэгэнгүүтээ миний орлогод нэлээд өндөр хувь эзлэх одоо би сэтгэл хөдлөлөөр авах гээд байгаа юм байна гэдгээ өөрөө та одоо мэдэрч байгаа бол дахиад бод 7 хоног бод тий. Би ч яг амьдрал дээр энийг хэрэгжүүлж үзсэн. Жишээл ингээд надаа ингээд нэг аюу гоё юм одоо миний үнэхээр аммаар байсан зүйл ингээ хямдраад ороод ирж байгаа хгүй. Хямдралтай байна, 40% хямдралтай байна. Аммаар байсан. Тэгээ би ботсон. За 3 хоног ботсон. Аммаар ч юм шиг санагдаад. Тэгсэн мөртлөөсөө тэр зүйл болохоор миний орлогод эзэлж байгаа хувь нь аюу өндөр байсан. Тэгэхээр нь би дахиад 7 хоног ботсон. Тэнгүүтээ бодоод ер нь яг нэг шаардлагатай биш юм байна гэдэг дүгнэлтэнд хүрсэн. Өөрөөр хэлбэл яг л нөгөө хувьцаатай адилхан бид нар нөгөө сэтгэл хөдлөлөөр ороод ахаар чинь нөгөө өндөр үн дээр нь аваад хямдхан үн дээр нь зараад алдагдал хүлээгээд байгаа. Яг адилхан одоо худалдаа авалтыг гэсэндээ бид нар нэгэнд одоо нөгөө сэтгэлийн амьтан учраас те сэтгэл зүйдээ хөтлөгдөд авмаар байгаад байдаг. Гэтэл тэр маань миний одоо нөгөө зарчим миний гаргаад тавьчихсан байгаа хуримтлалын маань эвдэх гээд байгаа бол бодох хэрэгтэй байна л гэсэн агуулга тийм ээ. Бид нар ер нь ухамсаргүйгээр шийдвэр гаргад юм байна гэдгээ ойлгочод байгаа тийм. Ер нь бол ингэдэм байл да. Одоо тооцоололоор бол хүн амьдралынхаа туршид нийт гаргаж байгаа шийдвэрийнхаа жижигхэн хувийг одоо мөсөн уйлаар ингээд одоо төсөөлж авч үзэх юм бол мөсөн үйлийн орой шиг жижигхэн хувийг ухамсартайгаар бодож шийдвэр гаргадаг. Дийлэнх нь бол ухамсаргүйгээр шийдвэр гаргаж идэг гэнэ л дээ. Тэгэхээр энэ ухамсаргүй бидний одоо шууд шийдвэр гаргаад байгаа байдал яаж үүсдэг юм бэ гэдгээр бид нар ер нь бол багаас маань тогтсон байх хандлага айгүй өндөр байдаг юм байна. Бидний 3 нас хүртэлх зан төлөв болвол бидний одоо насан туршдаа маань зан төлөвийг бараг 78% бүрдүүлж идэг гэж байгаа юм л да. Жишээлбэл одоо юу гэдэг бид нар ихэвчлэн одоо өнөөдөр том болсон хойноо худалдаа авж байгаа дуртай амттай гэж боддог зүйл маань ихэвчлэн ямар зүйлүүд байдаг вэ гэхээр бид нар жоохондоо идчихсэн зүйлүүд маань байх магадлал бас өндөр байдаг юм л да. Тэгэхээр юу гэсэн үг юм бэ гэхээр
Тэгвэл бид нар энэ одоо ухамсаргүйгээр зөв шийдвэр гаргадаг байдлыг яаж өөртөө дадал болгох юм бэ гэдэг хамгийн чухал зүйл байгаа аахгүй юу. Би танд нэг хэлээд ч юм уу, та нэг ном уншаад ч юм уу, энэ маань ухамсаргүйгээр бидний одоо оюун ухаан шууд суучихгүй нэ. Та энийг өөрөө дадал болгох хэрэгтэй. Тэр яаж дадал болгох юм бэ те? Гэхээр хүн ер нь альва үйлчлэлийг 26 давтаж хийхээр тэр маань дадал болдог гэдэг. Жишээл та багаасаа өглөө хасаа шүдэ угаасан учраас та өглөө хасаа шүдэ угаах хэрэгтэй мэдж байгаа. Оройн унтахтаа шүдэ угаах хэрэгтэй гэдгийг мэдж байгаа. Энийг номноос уншаагүй ингээд цаанаасаа та хийх хэрэгтэй гэдэг үйлдэл болсон, дадал болсон яваад байгаа. Тэгэхээр бид нар өнөөдөр одоо альва худалдаа авалтын болон одоо альва хөрөнгө оруулалтын шийдвэрүүд ер нь мөнгөө яаж хуваарлах вэ гэдэг асуудал шүү дээ, тий. Энийг зөв голдрол нь олж дадал болгохын тулд бид нар өөртөө энийг дахин давтан өөртөө үнэнчээр нэг үйлдэх хэрэгтэй байгаа даа. Та магадгүй бодож магадгүй за болж гин те хэмнэж болж гинэ, хоримтлуулж болж гинэ. Гэхдээ хүн чинь аз жаргалтай байх ёстой штэ. Нэг л амьдрна гэж манайхан ярьдаг штэ. Нэг л амьдрна өнөөдөр бол гоё байл та гэд. Тэр бас асуумаар байдаг байхгүй. Та өөртөө хайртай, хүн болгон өөртөө хайртай. Та өнөөдрийн 30 настай өөртөө бас хайртай. Гэхдээ та 60 настай өөртөө бас хайртай юу? Хайртай л ах те. Хайртай л гэж тарах штэ хүн өөртөө хайртай юм чинь. 60 настай таны амьдралд хэн хариуцлага хүлээх вэ гэхээр та өөрөө л хариуцлага хүлээн. Тэгэхээр таны 30 настай та өөрийнхөө 60 наснд хариуцлага хүлээх хэрэгтэй байна. Тэгээ хариуцлагатай байхын тулд яах вэ гэхээр үнэнчээр 60 настай өөртөө зориулаад төрүүлж төлөх хэрэгтэй байна тий. Аз жаргал гэж юунаас ирдэм бэ? Яагаад одоо ингээл мөнгөл бодоод байх юм бол ингээд одоо амьдрал яаж өрнөх юм бэ гэж та бас бодож байгаа тий. Тэгэхээр Нобелийн эдийн шагналтай эдийн засагч тийм ээ Пол Самуэльсон бол юу ингэж хэлсэн байна л да. Аз жаргалын индекс гэдэг юмыг гаргаж ирсэн. За энэ дээрээ юу гэж яасан бэхээр аз жаргал гэдэг нь бол тэнцүү. За хэрэглээг хуваах нь хүний хүсэл, шунал гэсэн юм л да. Тэгэхээр тэгвэл эндээс нь ингээ харахаар нэгдүгээрт нь хэрвээ хэрэглээ гэдэг одоо энэ аз жаргалын индексийг өсгөх боломж нь юу вэ гэхээр нэг бол хэрэглээг өсгөөд байна. Нэг бол хүн дээр хүсэл одоо шуналаа багасгах нь. Энэ хоёр замаар бид нар аз жаргалыг өсгөж болох юм байна. Тэгвэл хэрэглээг маш их хэрэглээл байвал хүн үнэхээр аз жаргалтай болох юм уу? Та хичнээн баян хүн байгаад өдрийн 20 хоол идэх үү те? Та хичнээн одоо баян хүн байгаад хоёр гартаа нэг хөлөндөө нэг толгойдоо нэг 5 цүнх хүрээд явах уу те? Тэгэхээр хүний хэрэглээ гэдэг бол угаасаа хязгаартай байд юм байна. За нэг хязгаартай юм байна те? Хүн хүнийхэн төвшөнд те хүн өөрөө тэр бас нэг амьдралын үнцэн гэж нэг юм байгаа л да. Хүн болгоны үнц нь өөр. Гэтэл за тэр нь тэгэхээр ингээд хэрэглээ бол хязгаартай байна. Тэгвэл одоо яах вэ гэхээр доор байгаа тэр хүсэл буюу шунлыг жоохон багасгах хэрэгтэй байна. Багасгаж иж аз жаргал өөрөө экстрем байна гэдгийг ингээд гаргаад ирчихсэн байгаа. Тэгэхээр юу хэлмээр байна вэ гэхээр хүн болгон мэдээж аз жаргалтай амьдрах ёстой. Аз жаргалтай үнэхээр та амьдрахын тулд өнөөдөр та залуу байгаа бол нэг сайн мэдрэхгүй яж магадгүй тийм ээ хэрвээ 30 он байгаа бол 40 50 60 наснд аз жаргалтай байхын тулд яах вэ гэхээр ирээдүйн өөртөө үнэнч байх хэрэгтэй. Ирээдүйн өөртөө үнэнч байхын тулд яах вэ гэхээр ирээдүйн өөртөө төрүүлээд төлөх хэрэгтэй. Тэгээд үлдэгдэл тэр хязгаартай мөнгөн дотроо та аз жаргалтайгаар одоо зарцуулж сурах хэрэгтэй. Хэрвээ тутмаг санагдаад байгаа бол нэмэлт орлого олох боломж танд бүрэн байгаа гэж би итгэж байна. Ер нь бол санхүүгийн эрхчлөө гэд ярих юм бол айгүй хэцүү сэдвэл дээ. Гэхдээ би бол санхүүгийн инх тайванлаг байдал гэж бас хэлэх дуртай байдаг. Яг л бид нар сэтгэл дотроо инх тайван, сэтгэл дотроо тайван амгалан байх хэрэгтэй, амьдарч байх хэвчээ. Би ингээл нэг одоо мөнгө зарцуулчаал яана энийг өстө зарцуулдаггүй байж гэ харамсаад байх юм бол яах вэ гэхээр хүн явандаа тийм мэдрэмжийг олон удаа аваад байвал хүн сэтгэл готролд орно. Тэгвэл яавал сэтгэл готролд орохгүй байх вэ гэхээр бид нар бас амьдралынхаа туршид аз жаргал надад одоо юу чухал вэ гэдгээ үн цэнэ бичих ёстой. Тийм ээ. Магадгүй залуу хүмүүс бол эртхэн бичих нь бол айгүй зөв. За миний хувьд одоо юу гэдэг нь те миний гэр бүл чухал тийм ээ аав ээж маань чухал. Би хувь хүнийхээ хувьд болохоор одоо юу гэдэг надад зарим хүн болохоор одоо аялал зугаалах нь айгүй одоо аз жаргалыг мэдрүүлдэг байж болно. Зарим хүн зүгээр л ганцаараа ингээд ном унших нь гоё яж болно те. Тэгвэл тэрэндээ цаг гаргаж байгаа мó гэдгээ. Тэр аз жаргалыг надад ямар одоо зүйлүүд үнэтэй вэ, үн цэнтэй вэ гэдэг тэр зүйлүүдэд чагсааж бичнэ. Тэгээд эхлээд одоо ирээдүйн өөртөө тийм ээ өөрийнхөө гэр бүлдээ ингээ хоримтлуулчаад үлдэгдэл мөнгө олохороо одоо яг танд аз жаргалыг мэдрүүлдэг зүйлүүдэд бас хуваарлах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хүн нэг зүйл рүү хит хуваарлцахаар
дутуугийн мэдрэмж дахиад авчиж байгаа. Нөгөө юмдаа цаг гаргасангүй дээ, нөгөө юмдаа мөнгө зарцуулсангүй дээ гэд ингээд авчиж байгаа. Тийм учраас нэг одоо тэр чагсаалтыг гаргаад түүндээ өөрийнхөө төвшөнд бас хуваарлах нь маш чухал байдаг. Яагаад гэвэл бид нар өдөр тутамдаа амьдарч байхдаа сэтгэлд дотроо амгалан тайван байх хэрэгтэй. Энэ бол аюул чухал. Гэтэ амгалан тайван байдлыг хүн болгонд авчирдаг зүйлс нь өөр байж болох учраас энийг та бүхэн өөртөө өмнөдөр яг жагсаага бичээд үзээрэй гэж бас зөвлөмөр юм. Мэдлэг туршлага тань дээр ирлээ. Салбар бүрийн мастеруудын дахин давтагдшгүй туршлагаас суралцах боломжийг Mentor Hub танд олгож байна. Та яг одоо App Store болон Play Store-оос аппликейшн татаарай. Mentor Hub-д тавтамжтай мөрөл.